Сэно наман өнөөдөр хэдүүлээ плаштай хамт миний нүрийг будцгаая. За би яг одоо суурай тавьсан маа. Тэгээ эхлэхээс өмнө уруулаа заавал чигшүүлчдэг. Тэгэхээр дараа нь уруулаа бутгаар гоё шингээд гоё болдог. За эхлээд би кюшнээ тавьж гин. Урд нь би болохоор дандаа юм фаундейшн жоохон зузаан юмнууд тавиад байсан. Тэгээд яг одоо харж байгаа шлээ миний яг ирүүний хаваар жоохон асуудалтай байгаа. Тэгээ над чиг юм асуудалтай охтууд байвал илүү хөнгөн үтцтэй кюшн ч юм уу, BB крем ч юм уу сонгол зүгээрээ тийм мэлээ. Ерөнхийдөө өдөр тутамдаа би жоохон буудах дургу. Хамгийн анх би 8 билүү 9 дугаар ангитай ер нь буудаж эхэлсэн. Яг найзуудаагаа дуурайгаал. Тэгээд ээжээсээ хамгийн гол нь нууцаар буудаж исэн. Тэр бол хамгийн том алтай байсан. Тэгэхээр буудаж эхлэх жаа бол хамгийн түрүүнд ээж дээр очиж хандах хэрэгтэй гэж би бол боддог. Тэгээ ер нь ээжээсээ нууцаар буудаж байгаа учраас тийм чанаргүй, тийм сонирн бодогнууд сонгодог байсан юм санагддаг. Тэгээ илүү арьсаа тэр үед их гэмтээсэн бах гэж би ер нь бодоод идэв. Тэгээ миний арьсны хувьд болохоор ерөнхийдөө эмзэг, тослог арьс байгаа. Тэгээ энэ кюшнээ сайн хүчтэй ингэж дараад асуудалтай болсноос хойш маш одоо less simple тиймэрхүү байдлаар бэлддэг болсон. Одоо ихтэл нэг 3 бүтээгдэхүүн 19 оны нийлээд 3 бүтээгдэхүүн л төрөхөд хамгийн максимум тон байдаг. Арсны тэр олон давхар скин кейрийг айгүй олон жил хийгээд тэгээд тэр бас бүр тийм шалгарсан сайн арга бол биш юм шүү гэлээ. Магадгүй ингийн арьсанд бол зүгээрээ дүгэж магадгүй. Тэгээд асуудалтай арьсанд бол айгүй аль болох хөнгөн, аль болох одоо зөөлөн, энгийн бүтцтэй, цөөн ширхэгтэй бүтээгдэхүүнүүд төрхүүл зүгээр санагддаг. Кюшнээ төрснөхийн дараа шууд плаша тавьчихдаг. За миний арьсны тон болохоор ерөнхийдөө нэг ийм warm тонтой. Тийм болохоор надад ийм жоохон оранж суурьтай плаш тохирдог. Тэгээд энэ болохоор ийм оранж суурьтай. Тэгээ би энийг плаш болохоор нэг ингээд тавьчихдаг. Жоохон нүдрүүгээ оруулаад уусгаад өгчтэй. За плаша ер нь ингээд жоохон чиглээд өгчүүл зүгээр. Ерөнхийдөө бол арьсны нөгөө нэг ийм одоо томьёо гэх юм уу? Одоо нойтын суурьтай юмнууд тавьсан бол дандаа нойтын юмаа тавиад хуурай суурьтай юмнуудаа тавьсан бол яг өөрчлөлөд хуурай юмнуудаа тавьчвал зүгээр байдаг баг. Тэгж бас уншиж ийсэн. Би хөвчлэн одоо мейкапа хийхдээ юм амар сонсож хийд юм байна. Ярьж нэ хийдгүй юм байна. Тэг ер нь ингийн амьдрал дээр би ч зөвхөн жоохон дуу цогтой хүн. Тэгээд мейкапа хийхдээ юм ярьсан ч юм уу шинэ мэдрэмж шиг санагдчихэв. Жохон тод ер нь плаша тавих туртай. Тэгээ нүдрөөгөө ингээ оруулж байгаа болохоор илүү ингээд уусгаж байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээ би нүдээ бас бүр тийм тод боддгоо болохоор нэг талаараа бас нүдний мань бодог болчдөг. За одоо плаша тавьчихсныхаа дараа хэвчлээ шингэн сүүдэр тавья. Миний нүүрэн дээр нэг тийм тод бодог нэг цогтгүй юм шиг надад ер нь санагдаад идэв. За яг ингээд зураг мураг ахуулах ч юм уу нүүрнийхаа яснуудыг жоохон тодсгомоор байсан үедээ л би шингэн сүүдрээ тавьдаг. Хөвчлээ ер нь хуурайгаал тавьчтэй. Тэгээ дараагийнх нь болохоор энэ бас Sephora-гийн ийм энэ хоёулаа ер нь ийм Sephora-гийн консилер хэрөөнийг жоохон ингээд тодсгомоор байна. За консилер болохоор брошороо тавьчих. Консилер эдрийг ийм спонжор тавих туртай. Энд одоо брошор эхлүүлсэн болохоор ингэ. Консилерыг болохоор ингээд яг нэг зураг зурж байгаа юм шиг зөөлөн тавшууд тэгээ ийм эргэлдүүлэх хөдөлгөөнөөр тавьвал бас арьсанд аягүй гоё шингэдэг гэдэм байлээ. Бас өөтөг хэсгүүд байгаа шүү дээ. Жишээ нь одоо миний батгнууд миний хайртай батгнууд. Эднэр маань ер нь консилерч бараг дарагдахгүй байх л гэж боддог. Тийм болохоор бусныхаа олон давхар юм давхарлаад яах юм. За одоо ерөнхийдөө ингэ шингэн зүйлүүд маань болчлоо. Тэгээ одоо setting powder-аар төгжээд араас нь дандаа гоё юм хуурай бүтцтэй зүйлүүдээр явъя. Setting powder бас ерөнхийдөө ингэ нүднийхээ доор тэг хамар дээр илэх тавиад хараа асуудалтай байгаа хэсгээ тэгж амар төгжихгүй тул хүн ингээл гулгуулал явчих.
дохноо төрүүлснээс хойш миний арьс жоох асуудалтай болж эхэлсэн. Тэгээ би Instagram дээр энэ талаараа хуваалцсан чинь настай адилхан ийм асуудалтай байгаа хүмүүс айгүй их байд юм билээ. Тэгээд ерөнхийдөө одоо энэ дээр ер нь арга хэмжээ аваад явж байгаа. Тэгэхээр ер нь гайгүй болно гэсэн итгэл найдвар төрсэн байгаа. Одоо хамгийн гоё хэсэг би ер нь хуурай юмнууд тавих туртай. Яг нэг гоё зураг зурж байгаа юм шиг санагддаг. Сүүдрээ тавьцгаая. Миний бодлоор ер нь нэг сайн бодож чаддгүй, лаг боддгүй хүмүүс хуурай бодогнаас эхлүүл зүгээр юм шиг санагддаг. Би бас бүр тийм сайн боддгүй. Энийхэн хонхорхоогоос нэг ерөнхийдөө ингээд жигд явчихаар зүгээр идэв бас. Хамраа болохоор иймэрхүү арай жоохон жижигэн багсаар явъя. Би нэг тэн ашигладаг байж байгаа. Сүүлд нэг ийм тэн авсан. Тэгээ хөвчлэн би яг флаш болон энэ сүүдэр хоёроо зүгээр ингэсэл тэндэл гарчдаг. Тэр нэг иймэрхүү боллоо. Хайлайтер тавих айгүй дуртай. Арьсыг бүр ингээд амар гоё глови харагдуулаад хэдий ингээд арьс чинь асуудалтай жоох барзгаар өдөр байсан ч гэсэн хайлайтераа гоё ашиглаж чадвал арьс чинь айгүй гоё харагдах боломжтой. Биний яаж мэдсэн хэрэг би яг нөгөө мачин хаамчлыг хийгээд эхлүүлчихсэн чинь яг эхний өдрөөс миний арьс өрн гайгүйсэн. Тэгээ өдрөө болоо ингээд жоохон хүнд буудаад байсан чинь миний арьс өрн жоохон хэцүү болоод эхэлсэн байхгүй. Тэгээ би яг энэ хайлайтерийн ачаар айгүй гоё харагдаадсан. Тэгээ хүмүүс намайг ямар гоё арьстай юм бэ? Юу хэрэгэлдэг вэ гэж тэгсэн. Тэг яг үүндээ тийм амар гоё арьстай бол биш. Тэгээ энэнгүүт яг энэ дээр нэг юм тод хэсэг хоёр гарч аад тэр хоёр дээр бас жоох ингэ тодлоо. Ирүүгээ ингээд хайлайтераараа гоё тодлоод өгөхөөр хүний нүүрний бүтцэн аюу гоё ийм гоё зөөвн ч юм уу харагддаг юм санагдаад тий. За хамрын үзүүр дээр болохоор би ингээд хуруугаараа жоохон өтгөн жоохон хүнд тий ингэж тавих дуртай. Энэ гоёлч. Тэгээ нүгээрээ жоохон ингээд тараагаад жоохон natural болгоод за суурь маань ерөнхийдөө ингэж болчлоо. Тэгээд одоо хэдүүлээ гоё деталь хэсэг рүүгээ оръё. Би одоо хөмсгөө зурах чинь. Хөмсгөө би сүүлийн үед нэлээд жоохон нарийнхан болгоод зассан. Тэгээд хөмсгөнийхэн яг хүсэж байгаа хэлбэрийг гаргаад засчих юм бол өдөр тутамдаа бодоход айгүй амархан болчтой юм байна гэж бодогдсон. Төсөөлийнхаа хэсгийг жоохон зурхад ер нь хангалттай. Хөмсөг ер нь ингээд олон жилийн хувьд айгүй олон ингээд трендээ өөрчилдөг зүйл юм шиг надад санагдаад байна. Тэгээд жил ирэх тусам өмнөх жилүүдийнхаа ингээд зураг бичлэг харахаар хөмсөг нь л нэг л болж өгдөг. Амар өргөн хөмсөгтэй байдаг байсан. Тэгээд сүүлийн үед ингээд жоохон нарийнхан болгоод тэгээд өдөр тутамдаа зарцуулах цагаа ер нь жоохон хэмнэдэг болсон гэх юм уу. Тэгээд би 2 хүүхэдтэй. Тийм болохоор бас мейкап дээрээ тийм удаан цагийг зарцуулахгүйгээр ингээд гоё харагдах нууцуд надад байна. За одоо тэг хөмсгөө ингэснийхэн дараа шууд нүдрүүгээ орчих. Би нэг ийм хүрхэн тэн авсан. Тэн авахд би аюу олон жил ингээ гаргасан алдаа гэвэл ерөөс ашиглахгүй олон төрлийн ингээл аюу те нэг л юм том олон өнгө байвал гоё юм шиг санагдаад аваад байдаг байсан. Тэг яг үүндээ ашигладаг нь ингээл нэг 3-4 хүн л байдаг те. Тийм болохоор тэнэ бас яг л нэг юм ашигладаг цөөхөн өнгөтэй байвал зүгээр санагдсан. За одоо хэдүүлээ энэ бор өнгөөр нь суурэ тавья. Хөл гоё. Бүтгэн буталтанд ер нь дуртай. Нүднийхэн доотлыг бас яг ижлэгэн бодоод явахгүй болохоор нэг юм дутуу харагдаад санагдаад идэв. За нүгээрээ яваад би тэгэл сайхан холиол ямар ч дүрмгүүл нүдээ бол боддог. Тухайн өдрийн мүүднээс шалтгаалдаг. Тэг өнөөдөр би жоохон пичи мүүдтэй байна.
энэ санууд нь бол айгүй амьдралд ойрхон гоё санууд байсан. Би ингэж холиол тавьчдээ. Би яг иймэрхүү мейкап хийдэг ийм контент юм уу нэвтрүүлэгт орохыг айгүй мөрөөддөг байсан. Орж байна. Миний мөрөөдөл биелж байна. Би нэлээ юм саан дуртай тэнийг шин сааваад тэгээ нөгөөтгөөр ингээл нүдээ бүтэн будаал дараа нөгөөтгөө бүр за энэгээрээ жоохон хацраа өнгөлчд юм уу гэл хацраа хайлайт хийгээл гэснээр бүр нөгөө хамар мамар ингээл хамаг юм саагаар би хайлайт хийгээд нэг удаа нэг чухал юм бас явж исэн. Тэгэл тэр бол үнэхээр бүтэн фейлдэлт байсан. Тэрнээс саатаас жоохон боломжтой харьцахгүй бол жаахан ивгүй. Тэгээ бас нэг аюу хэрэглэх дуртай юм нь болохоор ийм цагаан харандаа. Энэ харандаага ингээд доотлынхоо давхрааг жоохон тооцсгоод тэгчингүүт нүдмэн жоохон бүлцгэр харагдана. Тэгснийхэн дараа бүгдээрээ жоохон бор тэн ингээд авч агаад доор жоохон ингээд зурчих. За би бол ерөнхийдөө нүдээ ингээд бодоод болчлаа гэж бодож байна. Тэгээд бас нэг хайлайтраа тавьдаг хэсэг нь гэвэл яг энэ нүднийхээ яг урд нь бол биш. Тэгээд тэрийг хураараа барьж агаад жоохон хамарлуугаа төхүүлээд ингээд тавьчихдаг. Хамар жоохон өндөрлөөд нүд ингээд жоохон хөнхгөр болж харагддаг. За тэгээ сүүлийн хайлайтраа тавих хэсэг нь болохоор яг энэ хүмүүсний доотлын ясаа бас ингээд тавьчихна. Тэгэл ер нь их гоё гэлэлцсэн л харагддаг та. Одоо бүгдээрээ сормосоо будцгаая. Ингээд сормосны будган дээр надад сонгох аюу хэцүү санагддаг. Ингээд найрлага тэгэл юу гэж харах юм те үнэхээр бууд юм уу будгүй юм уу гэдгийг харах хэцүү санагдаад байдаг. Тэгээ би сормосны будгаа сонгох дээр аюу фейлддэг хгүй аюу ингээд доош хурдан буучдаг. Тэгээд Монгол дээрээ би сая энэ сормосны будыг олж авсан. Энэ бүр амар гоё сормосны буд үлээ. За тэгээд сормосоо будахтаа болохоор эхлээд би доошо чиглэлтэй будчихдаг. Дээш нь эхлээд ерөнхийдөө доороос нь дээш нь ингээд буддаг шүү дээ. Тэгхгүйгээр дээрээс нь доош нь ингээд будчихдаг. Тэрнийхэн дараа нь доороос нь буддаг. Ингэх юм бол сормос аюу гоё жигд будагтаад дээрээс нь аюу урт болчихдаг. Тэгээ ер нь хүн чинь тэгэл асуудалтай арсны ямар нэг юм юмтай болоод ирэнгүүт ч юм уу эсвэл би өөрөө тэм ч юм уу жоохон тийм органик веган будаг идэр авах сонирхолтой байгаад байдаг. Урт найрлагын бас аюу сайн уншиж авбал зүгээр бидээ. Тэгээ энэ талаа бас ингээд доош байгаа бодоод тэгээд сормосоо будахтаас 2 гараа ашиглаж будвал чи нөгөө зүүн талын гараараа зүүн талынхаа сормосыг будвал бас илүү гоё дэрвэртэй чигид гоё будж чадна гэх юм уу. Тэгэхгүй болохоор яг одоо энэ талын нүдэрээ бутсан гараараа энэ талтаа будангууд одоо энэ байгаа сормос минь жоохон ийшээ чиглэлтэй болчиход байдаг. Хүмүүс бодохоор амар хөргөлтэй. Тэгээд бас доотлогын сормосыг хөнгөн будаад доотлын сормосоо будахгүй хахаар бас яг л нөгөө доотлын цохой будаг байгаатай адилхан айгу хоосон санагдаад гэдэг нэг юм үлдээсэн юм шиг тий. За ингээд сормосоо будчихлаа. Тэгээ бас нэг тип одоо хуваалцъя. Сормосны будгийг ингээ хатаагаад нэлээд сайн болгосныхан дараа тэг контур ер нь тавиул зүгээр. Контур ер нь аягүй хамгийн хэцүү хэсэг юм шиг санагддаг. Тэгээд бүтэн ингээл гоё нүрээ будчихад тэрийг ингээд бүр балжих боломжтой учраас сормосоо будчихад тэгээд сормосон дээрээсээ контур будвал надаас алдаа гарах нь арай бага. Тэгээд алдсан ч гэсэн тэр нь бүр нэг тод ингэж харагдахгүй байх боломжтой.
За тэгээд сормосын буудгийг атчих хооронд хэдүүлээ уруулаа буудъя. Тэгээд энэ уруулын лайнер болохоор миний цөөн хэдэн аюу их таалагддаг лайнеруудын нэг. Тэгээд аюу мяарцсан баг харж байгаах. Надад нэг ийм ягаан суурьтай, ягаан тонтой бор өнгөнүүд зогтдог. За хэдүүлээ нөгөөний будалтай эхлэхээс өмнө уруулаа чигшүүлсэн баг шүү. Тэрийгээ одоо арчаад авчиг. Би ингээ 10 жилдээ будахтаа уруулаа ерөөсө тоодгүйсэн. Тэгээд одоо бол ингээд уруулаа будахгүйгээр баг гарч чадахгүй гэх юм уу? Уруул надад айгүй тийм цоглог яг юм өнгө оруулаад байгаа нь илт мэдэгддэг. Тэгээ би өдөр тутамдаа болохоор уруулаа хүргэлжээд ийм зүгээр глоссоор глоссддаг. Заримдаа болохоор жоохон тод будмаар санагдсан үедээ бор өнгөнүүдийг ер нь ашигладаг. Тэгээ энэ болохоор жоохон мат бүтцтэй. Уруулынхаа будыг удаан тогтоох одоо нэг арга гэх юм уу? Тэгээ ерөнхийдөө нэг жоохон мат будгаар буцчихгонгуудаа нөгөө setting powder-аараа жоохон нэг орчин. Тэгээ мэдээж уруулал мат явуулмааргүй гоё глосстэй жуумаар байна. Тийм учраас араас нь глоссоо төрөхөл энэ будаг маань жоохон удаан байрдаг. Тэгээд арилсан ч гэсэн гоё өнгөө ингэ хатгалаад үлдчихдэг. Хэдүүлээ уруул минь алидын хатцсан учраас нөгөө eyeliner ашиглацгаая. За би одоо тэгээ eyeliner-а бас жоохон жижигэн тавьдаг. Ер нь том тод бодолд бас зөгтөө маа. Тийм болохоор хинтээс өөрсдөө нэг жоохон жижиг тавьчвал зүгээр алдвал тэгэл агшаа явсаргаал эндээ хүрдэг. Би өөр нь өдөр тутамдаа байнгын eyeliner дээр шинжилж фейлддэг. Өнөөдөр харин их урлан арилахгүй буцчихлаа. За одоо тэгээ хамгийн сүүлд нь мэдээж setting spray бас цацна. Setting spray сонгохдоо бас найрлагыг нь аягүй сайн харах чухал юм лээ. Тэгээ органик байна уу, vegan байна уу, тэ аягүй тийм хүний ярьсанд шууд ингээ хүрч байгаа чухал юмнуудын нэг учраас тэгээ нэгэ бас аягүй органик байх бол зүгээр юм лээ. За өнөөдөр Blush-тай хамт нүрээ буудлаа. Миний өдөр тутмын будал нэг ингэж харагддаг. Тэгээд та таалагдсан бол гоё комент бичээрэй. Тэгээд хамтдаас нь баярлалаа. Баяртай.